За өнөөдөр бүгдээрээ 2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг ажиллая. За энэхүү даалгавар маань өөрөө 46 сонгох даалгавартай. За 4 задгаа даалгавартай. Нийт 100 онооны дасгал байгаа. За нэгдүгээр даалгавар дээр багжийн хувийн үн болон хэмжилтийн утгыг олно гэсэн байна. За ингээ багжийг харах юм бол вольтметрийг илэрхийлж байгаа бөгөөд за 1 гэдэг вольтыг заахын тулд 5 нүдийг ашигласан байна. Тэгэхээр үүнийхээ хувийн үнийг олё гэсэн. Тэгэхээр нэгийг 5 тоочоод 1.6-аас хэдийг илтгэхэд байгаа вэ гэд хувийн үн гарч ирнэ гэсэн. Тэгэх юм бол T-2 вольт гэж харах нэ. За хэмжилтийн утга хэд байх вэ гэж. За одоо хэдийг зааж байгааг харах нь. За ингээ ажиглах юм бол 1.6-аас маань өөрөө T-2-ыг зааж богоод 2.2, 2.4 гэж зааж байна гэсэн үг. За тэгэх юм бол T-2, 2.4 гэдэг тахнаа. За 3 кг масстай биеийн хурд хугацааны хамаарлын графикийг доор харуулв. За юу болох юм бэ гэхээр графикийн аль хэсэгт жигд удаашрах хөдөлгөөн хийсэн бэ гэсэн. За ингээ ажиглах юм бол А-гаас Б хэсэгт бол жигд хөдөлгөөн болоод Б-гээс С хэсэгт жигд хорцсаад тэгээд С-гээс Д хэсэгт жигд удаашрсан байна. График маань доошоо чиглэсэн. Хурд маань багассан байна гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ өсөөс С-гээс Д хэсэгт жигд удаашрж байна гэдэг юм. За графикийг ашиглан нийт хугацааны туршдах дундаж хурдыг олно гэсэн. За дундаж хурд гэдэг маань өөрөө юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр бүх явсан замыг зарцуулсан хугацаанд хувааж өгдөг гэсэн. За тэгвэл хурд хугацааны график дээр бол энэ төрсийн талбай бол нийт явсан зам нь олж өгдөг гэсэн. Тэгэхээр энэ гурван төрсийн талбайг олоод нэмчих юм бол нийт явсан зам маань гараад ирэх. За нэгдүгээр А-гаас Б хэсэгт явсан зам бол шууд үржүүлчих нь байна. 2-ыг 2-оор үржүүлээд 4 м явсан байна. Б-гээс С хэсэгт болохоор энэ дээр дахиад тэр дээдлэн оруулчныг нэмж өгнө гэсэн. Тэгэх юм бол S2 маань 4 дээр нэмэх нь дээд хэсэг маань адилхан 4 дээр нэмэх нь 4 байх бөгөөд тэрийг 2-т байгаад 2 болох. Энд нийт 6 м зам явсан. За S3 зам маань ерөөсөө энэ тэгш өнцгтийг бодоод 2-т очно гэсэн. Тэгэх юм бол 6-г үржигдэх нь 4 буюу 24-ийг 2-т байхаар 12 м гарах байжээ. За эдгэрийг нэмэх юм бол 4 дээр 6-г нэмлээ 10, 10 дээр 12-ыг нэмлээ 22-ыг зарцуулсан нийт хугацаа буюу тэгээс 10 секундэд туугаана гэсэн үг. Тэгэхээр хугацааны агшин бол 10 бахнэ. За ингэ бодох юм бол 2.2 м/сек бахнэ. За Б-гээс С хэсэгт бие дүүлчлэх хүчийг олно гэсэн. За Б-гээс С хэсэгт жигд хорцох хөдөлгөөн болсон бөгөөд бид нар юугаар бодох юм бэ гэхээр Ньютоны 2 дугаар хуулийг ашиглаж бодно гэсэн. За тэгэх юм бол эндээс бид нар хурдтгалыг яаж олд юм бэ гэхээр эцсийн хурднаас анхны хурдыг хасаад зарцуулсан хугацаанд тавьж өгнө гэсэн. За тэгвэл эцсийн хурд маань өөрөө 4, эхний хурд маань 2. За үүнийгээ зарцуулсан хугацаа буюу 2-т очих. Тэгэхээр ерөөсөө 1 м/сек квадрат гарна гэсэн. Тэгэхээр 3 кг-ыг 1 м/сек квадратаар үржихээр 3 ньютон хүч үйлчилсэн байна. За тэгэхээр утгатай орно энэ байна. За А-гаас АБ хэсэгт биеийн хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ гэж. За АБ хэсэгт маань хурд маань тогтмол байсан, констант байсан. За хэд гэж байгаа юм бэ гэхээр А-гаас Б хэсэгт хурд бол 2 м. За тэгэхээр хөдөлгөөний тоо хэмжээг яаж олдох юм бэ гэхээр массыг хурдаар нь үржиж байна. Тэгэхээр ерөөсөө 3 кг-ыг 2 м/сек-ээр үржинэ гэсэн. Тэгэхээр 6 кг-ыг үржих нь м/сек болох нэ. За С цэгдэх бие ямар кинетик нэрхтэй байсан бэ гэж.
тэгвэл энэ дээр их кинетик энергийг бодно гэдэг маань өөрөө яг тэр үед ямар хэмжээний хурдтай явж ирсэн бэ гэдгийг харах бөгөөд тэр хэсгийн хурдыг аваад дотроо төвшүүлээд авах нэ. Энэ хүү томьёот орлуулаад. Тэгэхээр 3 кг-ыг үрждэг нь. За C цэг дээр хурд маань өөрөө 4 байсан. Тэгэхээр 4-ийн квадрат 16 тэрнийг 2 тухана гэсэн үг. Тэгэхээр 16-г 2 тухаар 8, 8-ыг 3 үржихээр 24 joule гэж гарч ирэх нэ. За дараа нь хадаасыг бахиар таслахын тулд хүний гар 30 ньютон хүчээр гаргаж гарны хүч үйлчилж байгаа цэгээс бахины эргэлтийн тэнглэг хүртэлх зай 20 см, эргэлтийн тэнглэгээс хадаас хүртэлх зайг 3 см гэж үзээд бахинаас хадаасанд үйлчлэх хүчийг тодорхойлно гэсэн. За тэгэхээр бах маань өөрөө нэг ийм хэлбэртэй байгаа. Зурж үзүүлээ л. За энэ хэсгээрээ ингээд авчдаг гэж үзье. Тэгэхээр эндээс хүн гараараа энийг ингээд бахны хоёр талыг ингээд дарсан. Энэ хэсэгт 30 ньютон хүчээр үйлчилсэн гэсэн үг. За их мөрөнд нь. За тэгвэл энэ хэмжээ маань 20 см хэмжээтэй. Харин хадааснаас бахны энэ эргэлтийн тэнглэг хүртэлх зай маань 3 см буюу хүчний бага мөр. 1L гэж. За ингээд байх юм бол бид нэр яах юм бэ гэхээр хадаасанд яг ямар хүч үйлчлэх вэ буюу энд F2-ыг олно гэсэн. Тэгэхээр нөгөө бага мөрөнд их хүч, их мөрөнд бага хүч гэдэг дүрм маань үйлчлэх нэ. За F1 хүч маань 30-ыг үржих нь 20, хуваадаг нь 3. За ингэх юм бол энэ 3 энэ дарагчих нь эсвэл 200 ньютон хүч үйлчлэх нэ. За 8 дээр зурагт үзүүлснээр бөмбөлгүүдийн масс харгалзан 1 кг, 2 кг, 3 кг, 4 кг байсан байна. Квадратын талын урт А бол системийн массын төвийн байрлалыг олно гэсэн. Тэгэхээр ишигэж А л гэсэн. За тэгвэл бүгдээр энэ тэнглэг авъя. За координатын тэнглэгийг хэллээ. Өгсөн байгаа дээр харгалзуулаад авчих. За одоо ингэ авч үзье л да. За тэгэх юм бол X центр буюу хэвтээ тэнглэгийн дагуух массын төвийг бодъё. За тэгвэл хэвтээ тэнглэгийн дагуух массын төвийг бодохдоо за 1-р биеийнх нь массыг 1-р биеийнх нь координатаар хөвжүүлнэ гэсэн. Тэгвэл хэвтээ тэнглэгээс 1-р бие маань А хэмээх координаттай. Тэгвэл 1-р биеийн масс маань 1 кг бөгөөд тэрийг координатаар нөвчих юм бол 1 авах. За 2-р бие бол M2 масстай бие бөгөөд бас л А зайд байна. Тэгэх юм бол нэмэх нь 2-р биеийн масс 2 кг А зайтай байгаа учраас А гар бичгэнэ. За 3 болон 4-р биеуд X координатын дагуу тэг хэм дээр байгаа учраас бид нэр тооцоонд оролцуулахгүй гэсэн. За тэгээд тухайн биеүүдийн массуудын нийлбэрт хувааж өгдөг. Тэгэхээр 1 дээр 2-ыг нэмэхээр 3, 3 дээр 3-ыг 6, 6 дээр 4-ыг нэмэхээр 10 болно. Тэгэхээр 10 байх нэ. Тэгэхээр ерөөсөө 10-ны 3А хэмээх байрлал дээр X координатын төв байна.
За тэгвэл босоо тэнхлэгийн дагуух координатын төвийг бодохдоо муу адил харах нь за нэгдүгээр бие маань босоо тэнхлэгийн дагуу А координаттай 1 кг масстай бие байгаа. Хоёрдугаар бие маань босоо тэнхлэгийн дагуу координат маань Т байна. Гуравдугаар бие маань муу адил бас Т байна. Дөрөвдүгээр бие маань босоо тэнхлэгийн дагуу 1 гэсэн координат буюу А координатын дээр байгаа бөгөөд масс нь 4 байна. Тэгвэл 4А. За тэгээ массуудын нийлбэр нь 10 учраас 10 тоо очно. За тэгэхээр килограммууд нь дарагчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр 1А дээр 4А нэмэхээр 5А бөгөөд тэмдэглэгээ 10 тоо. Тэгэхээр 10-ыг 5-тай дарчих юм бол 2-1 А хэмжээд байна. Тэгэхээр x координатын дагуу 10-3 2-1 гэсэн хариултуудыг сонгох нэ. А хэлбэр. За 9. Сарны татах хүчний хурдтгал 1.7 ньютоныг одгийн килограмм бол түүний физик утгыг тайлбарлана гэсэн байна. За энэ өөрөөсөө л 1 кг масстай биеийг л 1.7 ньютон хүчээр тухайн сар маань татдаг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр хариулт маань ерөөсөө энэ бахан тий. Тэгэхээр энд ерөөс нэгэн тоо байдаг л гэж ойлгочих хэрэгтэй. За дэлхий бол 981 гэж бодох юм бол 1 кг масстай биеийг дэлхий 981 ньютон хүчээр татдаг гэж үзэж болох нь шүү дээ. За 10 дээр 40 кг масстай хөхөд 5 секунд гүйхэхдээ хурдаа 2 м/с-ээс 6 м/с хүртэл чигд нэмэв. Хүүхдийн импульсийг олно гэсэн байна. За импульс гэдэг маань массыг өргөжлөх нь хурдны өрчлөлтөөр бодно гэсэн. Тэгэх юм бол 40 кг-ыг өргөжлөх нь хурдаа 6-аас 2 хооронд өрчсөн бөгөөд ингэж үчиг. Тэгэхээр 40-ыг 4-т өрчгөөр 160 кг-ыг өрчдөг нь м/с болно гэсэн. За 11-т нь хүүхдийн гүйцэтгэсэн ажил ба гаргасан чадлыг олно гэсэн. За хүүхдийн гүйцэтгэсэн ажлыг яаж олох юм бэ гэхээр ерөөсөө кинетик энергиудынх нь зөрүүгээр очно гэсэн. Тэгвэл эцсийн кинетик энергиээс эхний кинетик энергийг гасчих юм бол хүүхдийн гүйцэтгэсэн ажил гараад ирнэ гэсэн. За тус үрийн хурдан дээр нь бодъё. Тэгвэл ийм за ангах. Тэгэхээр 40-ыг үржлэх нь за 36 хувадаг нь 2. Хасдаг нь 40-ыг үржлэх нь эхний хурд маань 2 байсан бөгөөд 2-ын квадрат 4 түүнийг хувадаг нь 2 баг. За ингээд дарагчих нь энэ 36 2 дугаар дарагчих нь тэгэхээр 40-ыг 18-аар үржээд түүнээсээ 80 гасна гэсэн. 720-с 80 гасгаар 640 жоолох нэ. За чадал гэдэг маань яах юм бэ гэхээр өсөн ажлыг хугацаанд таваас нэглэдэг. Тэгэхээр 640-г бүгдээрээ 5 секундэд явааж байгаа. Тэгэх юм бол 128 ватт чадал гарах нэ. Тэгэх юм бол 640 128 гэсэн хариултыг сонгох байжээ. За 12-оос 17 дээр хатуу төлөвт байгаа нафталины температур хугацааны хамаарлын график доор харуулв. Нафталины масс нь 4 кг, анхны температур нь 54 градус байв. За А-гаас Б хэсэгт ямар үзэгдэл явагдаж байна вэ гэж. За А-гаас Б хэсэгт маань ерөөсөө л тухайн биеийн температур ихсэж байна. Энийг бол бид халах процесс гэж хэлдэг. Хэрэв уурших, хөрөх, зарцах, боцлох гэсэн бол температур маань тогтворчдөг. Тийм бол харагдаг байна. Хөрөх гэсэн бол температур нь багасчих хэрэгтэй. Температур нь ихсэж байгаа учраас халах байна. За тэгвэл дээд цэгдэх температурыг Кельвин Фаренгейт тойроор илэрхийлнэ үү. За дээд цэг дээр температур маань 90-д харгалзаж байна. Тэгэхээр 90-д 90 градус Цельсиусээр өгөгдсөн. Тэгвэл энийг бүгдээрээ Кельвинээр хэрхэн шилжүүлт юм бэ гэхээр
9 дээр нэмэх нь 273 буюу 363 кг болох нэ. За тэгвэл Фаренгейт тойрлоо яаж шилжүүлэх юм бэ гэхээр 1.8-ыг үржих нь Celsius нэмэх нь 32 гэж шилждэг. Тэгэхээр 1.8-ыг бүгдээрээ Celsius-ийн 90-ээр үржиж өгөөд тэрээр 32-ыг нэмэлнэ. За 1.8-ыг 90-ээр үржихээр 162 байна. Түүн дээр 32-ыг нэмэх юм бол 194 Фаренгейтийн температур гарч ирэх нэ. Тэгэхээр 363 194 гэдгийг сонгох гэж. За дараа нь AB хэсэгт нафталин 124.8 кJ дулаан авсан бол түүний хувийн дулаан багт дамжийг олно гэсэн. За Агас B хэсэг чинь B маань халж байгаа. Тэгвэл дулааны тоон хэмжээний ерөнхий томьёо бол ийм хэлбэртэй бичигддэг бөгөөд за температурын өөрчлөлтийг харах нь байна. За хувийн дулаан багт дамж гэдэг маань жижиг C хэлээд. Тэгэхээр дулааны тоон хэмжээг дельта Т хувааж өгнө гэсэн. 124.8-ыг үржих нь 8 кJ-ийнхоо 4 кг-ыг үржих нь 80-аас хасдаг нь 54 градус бодох нэ. За тэгэхээр энийг бодохоор 1 12 кJ килограмм градус гарах. За доторны ингэж авах. Тэгэхээр хариу маань C нөх. За дээрх нафталины дулаан багт дамжийг тодорхойлно гэсэн. За дулаан багт дамж гэдэг маань массыг хувийн дулаан багт дамжаар нүрчилсныг хэлж байгаа. За тэгэхээр тухайн биеийн масс маань өөрөө 4 кг байсан. Түүнийг 1.2 кJ килограмм градусаар үржигнэ. кJ-ыг код нь градус болгоч. За энийг за дараа нь нафталин хайлахтаа 600 кJ дулаан авсан бол хайлахын хувийн дулааныг олно гэсэн. За дулааны тоон хэмжээгээ масст нь оочно. Тэгэхээр хайлахад шаардагдсан дулаан маань 600 кJ. Түүнийг 4 кг-д хуваана гэсэн. Их юм бол 150 кJ-ыг код нь килограмм гарнаа. Дийн. За 17-т нь BC хэсэгт явагдах үзэгдлийг дараах бөмбөн загварыг ажиглан тайлбарлана гэсэн. За BC хэсэгт юу болж байгаа юм бэ гэхээр тухайн бие хайлах процесс явагдсан. За хайлна гэдэг маань өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр хатуу бие шингэн төлөвч шилжиж байгаа гэж байна. Тэгэхээр ямар нэгэн хатуу биеийн молекулыг харах хэрэгтэй гэсэн үг. Хатуу бие маань эмх цэгцтэй ингэ байж байгаа нь бол B дээр байж байгаа. За тэгвэл бүгдээ B-г сонгоно гэсэн үг. За тэгвэл B маань яаж хувирах нь вэ гэхээр А болон C зурган дээр А дээр бол молекулууд нь хоорондоо асар хол оршиж чинь бас цөөнөөр харагдаж байна. А C дээр бол харьгүй ойрхон буюу энэ шингэний молекулыг үзүүлж байна гэж үзэж болох нь. Тэгэхээр өөрөөсөө BC хэсэгтхийг л харуулж байна гэж тооцох нэ. За 18 дээр 0.831 м3 эзлэгүнтэй сав дотор 17 градус температуртай 40 г ус төрөгч байваа. Түүний даралтыг тодорхойлоо гэсэн. За ус төрөгчийн моль масс нь 2 г байлаа. За тэгэхээр бид нар ерөөсөө хийн төлөвийн үндсэн тэгштгэлээрээ бодох нь. За даралт эзлэгүний өрчөр маань нью арт гэдэг тэнцэж байгаа. За тэгвэл эндээс бүгдээрээ нэг болох юм бол массыг молийн масс нь хувааж өгнө гэсэн. Тэгвэл 40 г-ыг 2 г молд хуваах юм бол 20 мол. За эндээс бид нар эзлэгүн өгөгдсөн даралт олгох. Тэгэхээр ерөөсөө new rt-гээ эзлэгүнд аваач. За тэгэх юм бол 20 молыг үрждэг нь
маань 831 joule-ыг хуваадаг нь кельвнийг үрждэг нь моль нэгжтэй. За энд байгаа 17 градусаа бүгдээрээ кельвинээ 2 руу шилжүүлнэ. Тэгэх юм бол Цельс дээр 273-ыг нэмжих бөгөөд 290 кельвин температуртай болох. Тэгвэл энийг бүгдээрээ үржих нь 290 кельвин гэж үздэгнэ. За энэ кельвинтэй моль дарагдана. За тэгээд бид нэр үүнийгээ за 831-ийг нь устгахын тулд 831-ийг үржих нь 10-ын хасах 1 зэрэгт метр куб гэвчиж. За энэ хоёр ингээд дарагдчихна гэсэн. Тэгэх юм бол ерөөсөө бид нарт 29-ийг 2-оор үржихээр 58. За 10-ын 1 зэрэг бол энэ 2 зэрэг байгаа. Эндээс 1 зэрэг ирнэ. Тэгэхээр чинь 10-ын 3 зэрэг бол. За ийм joule-ыг хуваадаг нь метр куб гэдэг маань өөрөө юу гарах юм гэхээр паскал даралт байна гэсэн. За тэгвэл 13 зэрэгт паскалыг маань килопаскал болж байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө л 58 килопаскал. За термодинамикийн 1-р хуулийн томьёо аль нь вэ гэсэн. За гаднаас өгсөн дулаан маань өөрөө дотоодын энергийг өөрчлөхөд зарцуулна, мөн ажил хийхэд зарцуулдаг. Тэгэхээр бусдууд нүунийг илэрхийлж чадахгүй байна. Тэгэхээр E нь болох нэ. За 20 дээр Карногийн дулааны идеал хөдөлгүүрийн циклд халагчаас 240 кJ дулаан авва. Халагчийн температур 40 кельвин, хөрөгчийн температур 300 кельвин бол нэг циклд гүйцэтгэх ажил ба хөрөгчөд өгөх дулааны тоо хэмжээг тус болно гэсэн. За тэгэхээр яаж бодох юм бэ гэхээр ашиг дүүлийн коэффициент маань нэг циклд нэгээс хасдаг нь за хөрөгчийн температураас хүйтэн биеийн температураас халуун биеийн температурт нь хуваагаад болох нэ. За тэгэхээр 300 кельвинийг 400 кельвинт хуваагаад за нэгээсээ үүнийг хасчих юм бол нэгээс хасдаг нь 0.75 бөгөөд 0.25 гарах. Ашиг дүүлийн коэффициент. За тэгвэл гүйцэтгсэн ажил нь юутай тэнцвэр болох юм бэ гэхээр ерөөсөө ашиг дүүлийн коэффициентийг халагчаас өгсөн дулаанд үржүүлж байна. Тэгвэл 0.25% ашиг дүүлийн коэффициентийг халагчаас өгсөн дулаан маань 240 кJ бөгөөд тэгэхээр 60 кJ-ийн ажил хийсэн. Нэг циклд хийх ажил маань энэ байна. За хөргөжд өгөх дулааны тоо хэмжээг олох юм байна. Тэгэхээр энерги хадгалагдах хууль ёсоор халагчийн дулааныг хэрэг олдог вэ гэж үү. Халагчийн дулаан маань ерөөсөн ажил хийсэн ажил дээр нэмэх нь хөргөчд өгж байгаа дулааныг хэлж байгаа. Тэгэхээр эндээс бид хөргөчд өгөх дулаанаа бодохдоо халагчийнхаа дулаанаас ажиллаа асуудаг. Тэгэх юм бол 240 кJ-оос 60 кJ-ыг гасах нэ. Тэгэх юм бол 180 кJ дулаан хөргөчөнд төгсөн байна. Тэгэхээр 60 кJ 180 кJ-тай. Би хариу байна. За 21-т нь зөв харгалзуулна уу гэсэн. За резистор, диод, гэрлэн диод, транзистор, электроник гэсэн. За электроныг удирдахыг гэсэн утгатай үг бөгөөд электроныг удирдан жолоодсноор цахилгаан гүйдэл болон хүчтэлийн далайс давтамж фаз гэх мэт физик параметрүүдээр дамжуулан мэдээлэл боловсруулж ямар нэгэн үйлдэл гүйцэтгэдэг төхөөрөмж буюу системийг бий болгодог ухаан юу юм бэ гэдэг. Энийг ерөөсөө электроникийн ухаан л үүнийг илэрхийлж байгаа. Ерөөсөө 5А гэдэг нь илэрхий харагдаж байна. Тэгэхээр эндээс харах юм бол ерөөсөө ганцхан 5А авах нь тий. За бусдуудын шалгал та 1 байна. Цахилгаан гүйдлийн хязгаарлагч 2 терминал бүхий электроникийн элемент юм. Гүйдлийг хязгаарлаж байгаа зүйл бол ерөөсөө резистор гэлээ. Нэг юм би. Хоёрт нь болохоор диод гэж сигналыг
өсгөгч эсвэл электрон түлхүүрийн үүргээр өргөн хэрэглэгддэг хагас дамжуулагч төхөөрөмж маань диод баг. Тэгэхээр хоёрын Е. Хоёрын Е. Нэгийн B. 5-ын А. 4 маань транзистор гэрж байна. Транзистор гэдэг маань их гүйтлэр бага гүйтлийг удирддаг электроникийн нэг элемент байгаа. За гэрлэн диод гэдэг маань 3-ын C бөгөөд гаднаас өгсөн энергийн нөлөөгөөр PN шилжилтээр гүйтэл дамжих үед гэрэл цэцруулдаг хагас дамжуулагч маа гэдэг. Тэгэхээр үсээ И хөлбөр зөв бичээ. За 22 дээр зурагт үзүүлснээр хүчтэл хуваагч эхлэхээ R1 нь 3 ом, R2 нь 6 ом эсэргүүцлэхээ 2 резистороос тогтноо. Оролтын хүчтэл 9 вольт бол гаралтын хүчтлийг олно гэсэн. За тэгэхээр гаралтандаа буюу энэ хэсэгт хүчтэл хийдэг байх вэ гэж. Тэгэхээр бид нар оролтын хүчтэл буюу нийт хүчтэл маань энд 9 вольт байгаа гэдгийг ойлгож байна. Тэгэхээр омын хойлоо бичих юм бол ерөнхий хүчлийг ерөнхий эсэргүүцэлд хаваачих юм бол ерөнхий гүйдэл гарч ирнэ. Гүйдэл маань цов холболтон дээр ижил учраас энэ дээр ч гүйдэл ижил байна гэсэн үг. Тэгэх юм бол 9-ийг хуваадаг нь 3 дээр 6-ыг нэмэхээр бас мөн адил 9. Тэгэхээр 1 ампер гүйдэл гарч ирнэ гэсэн үг. За тэгээд гаралтынхаа хүчлийг олно гэдэг маань өөрөө гаралтанд R2 эсэргүүцлэлээр гарч байгаа учраас ерөнхий гүйдлээ R2-оор өөрчилж байна. Тэгэх юм бол 1 амперийг 6 омоор үржих юм бол 6 вольт гаралтандаа хүчтэй байна. За дараах хүснэгт аль локог элементийг харгалзах вэ гэсэн. За тэг дээр Т-ийг нэмэхээр тэг дээр 1-ийг нэмэхээр 1 буюу энэ нэмэх үйлдэл гүйцэтгэж дандаа. Тэгэхээр ямар элемент нэмэх үйлдэлийг гүйцэтгэх юм бэ гэхээр OR элемент буюу бид нэр ийм байдлаар хэлэхэд төрсөлдөг тийм ээ. За 24 дээр бүлгийн айлгыг ашиглаж энэ илэрхийллийг хялбарчлах юм байна. За ингээ хачиглах юм бол бүлэглэе. За эхний хоёрыг нэг бүлэглэе, дараагийн хоёрыг нэг бүлэглэж. За тэгэх юм бол А болон Б-гийн үгсгэлийг эхнийхээс хаалтнаас гаргачих болж байна. Тэгэх юм бол С-гийн үгсгэлээр нэмэх нь С. За нэмэх нь дараагийн хоёрын нэжлэхэн бүлэглэх юм бол А-гийн үгсгэлийг хаалтнаас гаргаж болж байна. Ижилхэн Б-ийн хэмжин Б-ийг хаалтнаас гаргаж болж байна. Тэгэхээр С-гийн үгсгэлээр нэмэх нь С байна. За тэгэхээр аливаа юмны үгсгэл дээр өөрийг нэмэхээр 1 гэдэг илэрхийлдэг. Тэгвэл тоог ямар нэгээр үрчих юм бол тухайд өөр гарна. Тэгэх юм бол А үрждэг нь Б-гийн үгсгэл нэмэх нь А-гийн үгсгэл дээр нэмэх нь үржих нь Б буюу эсвэл Е нэх. За 25 дээр соронзон орны индукцийн векторын нэгжийг илэрхийлнэ гэсэн. За тэгвэл индукцийн векторын нэгж маань Тесла нэгжтэй байдаг. За соронзон орны зүгээс гүйдэлтэй дамжуулагчд үйлчлэх хүчний чигийг олно гэсэн. За энийг зүүн гарын дүрмээр олно. За эрхий хөрөө гарын алга байлаа гэж үзье. Тэгэхээр гарын алга руу соронзон орж явах буюу бидний энэ чиглэл маань доор байна. Тэгэхээр энэ доошоогоо за гүйдлийн чиглэл маань 4 урууны дагуу байна. За гарын алга руу би соронзон орж байгаа үед
эрхий хуруу маань хүчний чиглэлийг заана. Тэгэхээр хүч маань 3 руу чиглэж байгаа. За дараа нь 2 Тесла индукс бүхээс хоронзон орны шугамд перпендикуляр байрласан 5 м урттай дамжуулагч утсанд 1.5 ньютон хүч үйлчилж байгаа бол дамжуулагч утсаар гүйдлийн хүчийг олно гэсэн. За үүнийг амперийн хүчээр бодож олох бөгөөд гүйдлийн хүчийг үрждэг нь дамжуулагч утасны урт индукцийн векторын хэмжээ тэгээд синус альфа онцгох нэ. За перпендикуляр гэж байгаа учраас синус R дээр 1 бахна. За тэгээд бүгдээрээ гүйдлийн хүчийг буюу I нь болох. Тэгэхээр хүчийг хуваадаг нь L-ийг үрждэг нь индукцийн вектор байх нэ. За тэгэх юм бол 1.5-ыг хуваадаг нь 2-ыг үрждэг нь 5 баг. Тэгэхээр 1.5-ыг 10 тонна гэдэг маань өөрөө 0.15 ампер авна гэсэн үг. За АЦ цахилгаан орны хүчлэгийн вектор хаашаа чиглэсэн байх вэ гэж. За АЦ энд байна. Цэнэгүүдийн хэмжээ ижил гэж тооцно гэсэн. За тэгэхээр хасах цэнэгээс болохоор цахилгаан орны яадгийн гэхээр хасах цэнэг рүү цэнэгээс гарсан чиглэлтэй байдаг. Ишиг гарч ийн, ишиг осмоо. Нэмэх цэнэг рүү бол орсон чиглэлтэй байдаг. Ийм хэмжээтэй. Тэгэхээр үс эндээс ингээ харах юм бол нэг ишээ гараад орж байгаа нь нэг ишээгээ дахиад нэмэх рүү чиглэж байгаа нь ингэж харах. Тэгэхээр ерөөсөө хоёр руу цааж байгаа гэсэн үг. За Q тэнцүү 2-ыг үрждэг нь 10 хасах 6 зэрэгт колон эрэг цэнэгт үйлчлэх 1.2 ньютон бол хүч нь цахилгаан орны хүчлэгийг олно гэсэн. За бид нар цахилгаан орны хүчлэгийг олохдоо хүчийг цэнэгт нь хожигддог. Тэгвэл 1.2 ньютоныг хуваадаг нь 2-ыг үрждэг нь 10-ын 6 зэрэгт колон авахнэ. За 1.2-ыг 2 тоо хуваах нь. За тэгвэл бүгд энийг 12-ыг 2 тоогоо гэж бодъё. Тэгвэл 6 гарна. 10-ын эрэг хасах 6 зэрэг чинь дээш очиод эрэг 6 болно. Энд хасах 1 зэрэг үлдээсэн. Тэгэх юм бол өсвөл 6 хүрчдэг нь 10-ын эрэг 5 зэрэг гэдэг хариу гарах. За 30 дээр нь зурагт өгөгдсөн хэлхээний ерөнхий эсэргүүцэл А, Б, З-ийн хоорондох хүчлэлийг олно. За эсэргүүцлүүд нь ингэж өгөгдсөн байна. Гүйдлийн хүч нь 1 ампер юм байна. Хэд дээрх юм бэ гэхээр доотлын хэсгээр 1 ампер гүйдэл хүч нэ гэсэн. За ингээ ажиглах юм бол энэ хоёрыг цов холболтой хоёр эсэргүүцэл байна. Нэмэх юм бол 4 ом эсэргүүцэл болно. Доор 4 ом эсэргүүцэл байгаа учраас ижил эсэргүүцлэр гүйдэл маань ижил явна гэсэн. Тэгэхээр дээгүүрч 1 ампер гүйдэлгүйх нь доогоорч 1 ампер гүйдэлгүйх нь. Ерөнхий эсэргүүцлийн олох учраас ерөнхий эсэргүүцэл болон ерөнхий хүчлүүдийг олох. Тэгэхээр ерөнхий эсэргүүцлийг олно гэдэг маань 4-ийг үрждэг нь 4 дээр нэмэх 4 болно гэсэн. Ягаад тэгэхээр энэ хоёрын эсэргүүцэл маань 4 ом гарсан. Тэгэхээр 16-г 8 тавахаар 2 ом эсэргүүцэл гарна гэсэн. Зэрэгцээ холболтон дээр бүгдээрээ 4-мөр боддог. За тэгээд дээдлийн салаагаар 1 ампер, доотлын салаагаар 1 ампер гүйдэл орж ирнэ гэдэг чинь нийт 2 ампер гүйдэлгүй нэ гэсэн. Тэгвэл хүчтэл маань өөрөө ерөнхийгээр үржихнэ гэсэн. Тэгэх юм бол 2 омыг 2 ампераар үржлээд 4 вольт гарна. Мөн зэрэгцээ учраас хүчлүүд ижил гэж бодчих болно. Дээр 4 ом эсэргүүцэл байгаа. Түүнийг 1 ампераар үржих юм бол 4 вольт. Энд ч бас мөн 4 вольт гэж зааж байна гэсэн.
Тэгэхээр 2 4 гэдэг хариултыг сонгох байжээ. За 31-нд дараах агуулгуудыг зөв харгалж олно гэсэн. За хэлбэлзэж буй цэгүүд хоорондоо хэр зөрүүтэй хэлбэлзэж байгааг долгионы фаз илэрхийлдэг. 5А сонгох. Тэгэхээр 5А-тай хэсгүүд энэ хоёр байх нь 1 секундэд хийх хэлбэлзлийн тоо гэж байна. Түүнийг долгионы давтамж гэж. 2E. Тэгэхээр энд 2E-г энэ илэрхийлж байна, тий? Энэ илэрхийлж чадахгүй. Ингээл харчих болж байна. Давтамж гэдэг маань өөрөө хэлбэлцсэн тоог хугацаанд хэрвээ 1 байх юм бол 1-ийг одоо 1 секундэд 20 удаа хэлбэлцдэг бий байлаа гэж бодох юм бол 20 гэрж давтамжтай. Тэгэхээр 1 секундэд хэдэн удаа хэлбэлцээд байгааг давтамж илэрхийлдэг. За мөн долгионы үе гэж байна. Долгионы үе гэдэг маань өөрөө өмнөх давлгаа байсан хэсэг дараагийн давлгаа ирэх хугацааг л бид нар долгионы үе гэдэг. Хугацаа гэж. Долгионы урт гэдэг маань өөрөө ижил фазтай хэлбэлцэж байгаа зэрэгцээ хоёр зэгийн хоорондох цайг л долгионы урт гэж. Тэгэхээр ийм хэлбэлцлийн энийг долгионы уртлын бат гэж хэлээд. За дөрөвтөн долгионы далайц гэж байна. Далайц гэдэг маань одоо энийг тэгшимтэй байлаа гэж бодох юм бол тэгш хэсгээс өргөгдөх давлгааны өндрийг энэ өндрийг хэлээд байгаа гэсэн. За би энэ бахна. За 32 дараах зурагт ямар долгионыг үзүүлсэн байна вэ гэсэн байна. За зураг дээр хэдэн долгион багтсан байна вэ гэдгийг бас олох нэ. За ингээ ажиглах юм бол бурш маань хөвтэй тэнглэхийн дагуу шахагдах болон сийрэгдсэн процесс харагдаж байна. За тэгэхээр энэ бол ямар долгион болд юм бэ гэхээр тууш долгион болдог. Агарын молекулууд бас нягтралт сийрэгсэн байх бас тууш долгионд ордог. Харин математик дүүжин гармоник хэлбэлцлүүд бол хөндлөн долгионд ордог. За тэгвэл хэдэн долгион багтсан байгаа вэ гэдгийг ажиглая. За тэгвэл эхний 1 долгион маань эндээс эхлээд энэ хүртэл явж байгаа. За энд 1 долгион. За дараагийн шахагдсанаас дараагийн шахагдсан хүртэл ингээд дахиад 1. За ингээд цаашаа явсан чинь энд ирээд яг хагас дээр ирээд гацчих. Дуусчих. Тэгэх юм бол энэ 1.5 буюу тууш 2.5 долгион байна гэдэг. За 33 дээр эхогоор онцлох үед ямар дуу ашигладаг вэ гэсэн байна. Ямар үзэгдэл төр үндэслэгдсэн байдаг вэ гэж. За энэ хөвлийн эхо, ургийн эхог харуулсан байна. За 20 Гц-с бага давтамжтай дууг инфра дуу гэдэг. 20 Гц-с 20 кГц-ийн давтамжтай бол дууг бид нар сонсох дуу аваа гэж нэрлэдэг. 20 Гц-с их байвал ультра дуу гэж нэрлэдэг. Хит аваач гэж нэрлэдэг. Тэгэхээр эхог бол хит аваа 20 кГц-с их ультра дууны хэсэгт яаж байна. За дуу аваа очиж мөргөөд тэгээд ойсны цахилгаан тохио маань буцааж ойгоод дэлгэцэнд харуулж байгаа илэрхийлж. Тэгэхээр ойсон ультра дуу ойх гэдгийг сонгох нэ. За инфра дуу авааг бол илүү том амжилт өөрөөсөө гаргадаг. Хайлам заан гэх юм тий. За 30 м/сек хурдтайгаар явж байгаа эмнэлгийн тэрэг 620 Гц давтамжтай дуу гаргаж зогсож байгаа хүний дээрээ дүр өнгөрөө. Эмнэлгийн тэрэг ойртох үед хүн ямар давтамжтай тохиог хүлээн авах вэ гэсэн байна. За үүнийг Доплерийн эффектийн үзэглэлээр боддог. За тэгэхээр энэ давтамжийг олохдоо бүгдээрээ энэ цэг бол дууны хурдыг илэрхийлээд байгаа. 340. Ажиглагчийн хурд дууг сонсож байгаа хурд маань тиг байгаа. За харин
үүсгүүрээс гарч байгаа дуг үүнээсээ асаж өгнө. За тэгээд үүнийг давтамжаар нөгөө гаргаж байгаа имлэгийн дэргийн дууныхын давтамжаар үржиж өгнө гэсэн. За тэгвэл 340-ыг 620-оор үржээд түүнийг 310 туваах юм бол цогоор 680 Гц давтамж гаргах нэ. За дараа нь y тэнцүү 2 синус 2 πt-гээс хасдаг нь омегаг хууддаг нь bx нэмэх нь 2-ны π гэсэн хэлбэртэй механик долгионы тэгштгэл өгөгдсөн байна. За тэгштэглээс долгионы хэлбэлцлийн үеийг олно гэсэн. Тэгэхээр ерөнхий гармоник долгионы хэлбэлцэл маань y тэнцүү x0-ыг y0-ыг үржих нь синус омега t нэмэх нь φ0 гэдэг. За Т-ийн өмнөх гишүүн бол тойрох давтамж байдаг. Тойрох давтамжийг яаж болд юм бэ гэхээр 2π хувадаг нь үе гэж байна. За тэгвэл үе маань өөрөө 2π хувадаг нь омега буюу 2π бүгдээрээ Т-ийн өмнөх гишүүн маань 2π энэ маань омега болно гэсэн үг. Тэгвэл 2π-гээ 2π туваачих юм бол 1 секунд болох байжээ. За 2π дарчих. За тэгэхээр бидний хариулт маань 1 секунд гэдэг байна. За 36 дараа механик долгион 5 м/сек хурдтай тарж байсан бол долгионы уртыг олно гэсэн. Долгионы уртыг олохдоо бүгдээрээ хурдыг нь давтамжид хувааж олж болно. Хурд гэдэг маань өөрөө долгионы уртыг давтамжаар үрдсэн хэмжээ байдаг. Тийм бол ерөөсөө 5-ыг хувадаг нь 1. Тэгэхээр л 5 м. 5 м. За дараа нь долгионы интерференцийн зураг дээр хар цэгэр тэмдэглэсэн 6 зэгийн алинд нь интерференцийн максимум үүсэж байгааг тодорхойлно гэж. За интерференцийн үзэгдэл гэж юу юм бэ гэж. Ерөөсөө гэрлийн когерент долгионууд давхцахад 70 зэгсэж багасах үзэгдлийг гэрлийн интерференц гэж хэлж байгаа. За интерференцийн максимум үүсэх нөхцөл маань хоёр долгионы оптик замын ялгуурт долгионы урт бүхэл тоо дахин багтсан байх юм бол интерференцийн максимум үүсч тод гэрэлтэй зур ус гардаг. Тэгэхээр эндээс харагдах юм бол бүхэл тоо дахин авсан байгаа хэсэг нь дээр харгалзаж байна. Мөн C дээр харгалзаж байна. Бүхэл тоо дахин авсан. Мөн G дээр. Тэгэхээр ерөөсөө A, C, G байна. За дараах график нь ямар хэлбэлцлийг харуулсан байна вэ гэсэн. Энэ маань алгадмал хэлбэлцлийг л харуулж байгаа. Төвчдөр ямар линз ашиглан биеийн дүрсийг гаргасан бэ гэсэн. BS линз хүртэлцээг ойролцоогоор тодорхойлно гэж. Тэгэхээр линзэнд төсөө болохдаа линзээ хаанд барилуулах юм бэ гэхээр BS 3 цацрагийг татчиж линзийн дүрс хаана байгааг бид нэр олж тогтоодог. За тэгэхээр ер нь энэ орой бол төвийн цацрагаас ирсэн цацрагийн орой байх шүү дээ. Тэгэхээр эндээс ааг дариулсан нэг цацраг татнаа гэсэн үг. За энэ бол бидний төвийн цацраг. За тэгвэл энэ яг огтлж байгаа хэсэгт маань линз байж их хэрэгтэй гэсэн. За тэгвэл энд линзээ байрлуулъя. Линз маань цуглуулагч линз байх учиртай. Яагаад цуглуулагч линз байгаа юм бэ гэхээр линзийн энэ хэсэгт
бодит хэсэг бөгөөд ямагт цуглуулагч линзэнд л бодит дүрс үүсдэг. Тэгээд энэ дүрс гарч байна. Хэрвээ дүрс энэ талд гарсан бол хоормог дүрс үүснэ. Сарниулагч линзэд бол ямагт хоормог дүрс үүсдэг. За. Дараа нь энэ цэг маань өөрөө биеэс линз хүрж байгаа хэсэг. Үнийг үдэрээ жижиг А гэж үзсэн. Фокусын цацрагийг татна гэсэн. За фокусын цацрагийг яаж татах вэ гэхээр параллел цацраг линз хүрээд түүнээс цааш фокусын цэгийг дайраад явсан байх учраас. За ингэж татсан байна. За яг энэ хэсэгт юу болох юм бэ гэхээр яг энд бидний линзийн маань фокус байж хэвчээ гэсэн. Фокус маань очих хэвчээ гэсэн. За энд фокус маань айлгч. Тэгвэл фокус маань яг энд яаж авсан? Яг тэр хэмжээгээр нэг өчнө. Дахиад энд нэг өчнө. Тэгэхээр энэ F энд бүр 2F болж очих нэ гэсэн. 2F болж очих нэ гэсэн. Тэгэхээр тухайн B маань өөрөө A маань өөрөө 2F зайнаас их Z байх нь шүү дээ, тий. Тэгэхээр ерөөс цуглуулагч ингэж болох нэ. За нүдэнд тусаж байгаа гэрлийн цацрагийн зураг болон дүрс өгөөч. Уг харааны ямар гажигтай, уг хүн харааны ямар гажигтай вэ? Энэхүү гажиг засахын тулд ямар линз зүүх вэ гэсэн. За нүд маань нүдний тарлаг бүрх өвчний нүдний болрын яг энэ донд өсч байна. Хэвийн хараатай хүнийх бол фокуслахтай яг ард нь хургаад нь фокуслж авах хэрэгтэй. За тэгэхээр эний харааг засахын тулд бид нэр наан цуглуулчаад байна шүү дээ. Нөгөө линз маань хойно цуглуулж, сарниулж хойш нь авчна гэсэн. Тэгэхээр сарниулагч линз буюу бид нэр хүнхэр линзийг ашигланаа. За хүнхэр линз ашиглана. Хүнхэр линз ашиглана. За тэгжиж энэхүү цацрагаа хойшлуулад энд фокуслуулах нь шүү дээ. За ямар хараа муутай хүн энийг ашиглав юм бэхээр ерөөсөө л холын хараа муутай хүн энийг ашиглав. Ойрхон ирээд фокуслчаад байна. Яг холын юмыг харах гэхээр наан фокуслчаад байна. Тэгэхээр сарниулж өгдөг гэсэн хойш. За 42 дээр хүнхүр толны мөрөлтийн радиус 60 см. За би толноос 40 см зайд барилж байсан бол толноос дүрс хүртэлх зай болон толны өсгөлтийг олно гэсэн. За толноос дүрс хүртэлх зай хэд юм бэ? Өсгөлт нь хэд юм бэ? За мөрөлтийн радиусыг бид нарт 2 тооцох юм бол фокусын зай гарч ирдэг. Тухайн толны. Тэгвэл 60-ыг 2 дугахаар бид нар 30 см мөрөлтийн радиус болж байна. Тэгвэл нэгийг хувадаг нь F тэнцүү, нэгийг хувадаг нь A дээр нэмэх, нэгийг хувадаг нь B гэдэг энэ хүү томьёогоор бид нар фокусын зайг олдог гэсэн. Тэгэхээр эндээс бид нар нэгийг хувадаг нь B болох учраас толноос дүрс хүртэлх зайг болох учраас фокусын зайнаас B-с тол хүртэлх зай хасч өгнө. Тэгэхээр ингээд хасах юм бол энд 4-өөр өгнө, энд 3-аар өгөх юм бол нэгийг хувадаг нь 120 гарах бөгөөд B маань 120 см буюу дүрс толноос 120 см зайд өсгөл. За толны өсгөлт гэдэг маань толноос B хүртэлх зайг B-с тол хүртэлх зайд хувааж өгнө гэсэн. Тэгэхээр 120-ыг 40-д авах юм бол 3 гэж гарна. За 120 3 гэдэг сонгох.
За изотоп дахь протоны тоо ба нейтроны тоо хэд вэ гэсэн байна. Хар тоглоом өгөгдсөн байна. За 210 гэдэг нь тухайн одоо бичсэн масс тоо бөгөөд. За энэ яа гэм бэхээр протон болон нейтроны тооны нийлбэр байдаг. За энэ маань бидний хэдэн электронтой вэ гэдгийг зааж байгаа бөгөөд мөн протоны тоог заадаг гэсэн. Сармаг атом бол. За тэгвэл ерөөсө протон нийтдээ 82 протонтой байх нь. За тэгэх юм бол бид нэр нейтроныг олно гэдэг маань агаас хасдаг нь протоны тоо. Тэгэхээр 210-аас бүгдээрээ 82-ыг гаснаа гэсэн. За 210-аас 82-ыг гасах юм бол 128 нейтрон байна гэсэн. За тэгэхээр протоны тоо маань 82 гэдэг нь байна. Энд байна. Нейтроны тоо 128. За энэ 43C. За атом гэрлийг шингээхэд атомын энерги нь ийм жоулаар нэмэгдсэн бол атом ямар давтамжтай гэрэл шингээсэн бэ? Планкийн тогтмол 662-ыг өрчих нь 10^34 гэж. За H-ны энерги маань өөрөө энерги болж өгч байгаа. Шингээсэн энергийг хэлж байгаа. Тэгэхээр ямар давтамжтай гэрэл шингээсэн юм бэ гэдгийг энэ давтамжийг олно гэсэн. Тэгэхээр давтамжийг олохдоо энергийг Планкийн тогтмолдоо хуваачна. За энерги маань өөрөө 1986-г үржих нь 10-ын хасах 19 зэрэг жоулыг 662-ыг үржих нь 10-ын хасах 34 зэрэг жоулыг хувадаг нь жоулыг үржих нь секундэд хуваach гэж. За ингэх юм бол 1986-г 662 тоох юм бол 3 гарна. 10-ийн 934 чинь хасах 19-тэйгээ стад 915 гэрч давтамжтай бахны. Тэр 3-ыг үржих нь 10-ийн 15 зэрэг баг. За изотоп 3 альфа уран 238-92 гэдэг изотоп 3 альфа 2 бета задрал хийсний дараа үүссэн элементийн цөмийн цэник хэд байх вэ гэж. Элементийн цөмийн цэник. За цэник гэдэг маань бүгдээр энэ доод хэсгийг л бодож олно гэсэн. За тэгэхээр уран 238 92 гэдгийг цөмийн оруулах нэ. За 3 альфа гэдэг маань альфа задлалт маань өөрөө гелийн 2 дөрөв байдаг. Бета задрал гэдэг маань электрон хасах нэг гэдэг. За энэ маань 2 бавлах нь 2 явагдана. Энэ маань 3 явагдана гэсэн. За эннээс тооцоо их юм бол хасаж өгнө гэсэн. За 238-аас 12-ыг хасах. Энэ хоёрыг үржиж байгаа. Доор нь болохоор 92-оос хасдаг нь энийг 2-ыг 3-аар 6 болж. Яг ийм x атом үүсэж байна гэж үү. 226 86 гэдэг атом үүсэж байна. За 226 86 гэдэг атом үүссэн байлаа гэж үзэхэд электрон хасах нэг буюу эндээс чинь 86-аас дээдлэлт бол одоо өөрчлөлт орохгүй. Энийг хоёрыг ямар ч тэгэр утсан тэгэл байна. Энд бол хасах 2 байна. 86-аас хасдаг нь хасах 2 гэж байна. Тэгэхээр доор бол 80 юм. Тэгэхээр 226 за дараа нь үүссэн элементийн цөмийн цэнийг л олох учраас за x цөмийн 88 цэнэгтэй цөм баг. Тэгэхээр D байна. D. За сүүлд нь 46 дээр нь кобальт 60 бодисын хагас задралын үед 5.3 жил
бол 15.9 жилийн дараа кобальтын хичнээн хувийн задрах вэ гэсэн. За, ерөнхийд томьёо бол N-ийн квадрат нь N0 тэнцүү 2-1 T квадрат нь хагас задралын үед нь очдог. Энийг анх байсан зөв ийм бахан. Тэгээд T 15. За энэ T бол нийт хугацаа нь 15.9 байсан. Түүнийг бүгдээрээ хагас задралын энэ үе энд яваад гэсэн. Энэ чинь л 5.3 жилийг илэрхийлээд. Тэгэхээр 5.3 таа аваад гэсэн. Тэгэхээр энэ чинь ерөөсөө 3 болох нь тий. Тэгэхээр 0.5-ыг 3 гэдэг чинь өөрөө 125 болох. Буюу чирс 12.5% нь задраг байна. За хичнээн хувь нь бид нар задрах вэ гэж байгаа учраас эндээс 100-аас хасдаг нь 12.5% хасч байна. Тэгэх юм бол энэ 7.5% задарсан байх нэ. Задарсан байж. Тэгэхээр B